Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Тэсийн элч компани 50 жилийн турш ард иргэдийнхэн тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, дулаан үйлдвэрлэн төрийн үйлчилгээг цалгардуулалгүй хүргэж, жилээс жилд өргөжин тэлсээр ирсэн хамт олон билээ. Цэцэрлэг сумын маань уурын зүхний 50 жилийн ой тохиож байгаа. Тэгээ энэ сайхан байгууллагт манай аав анх механик даргын ажлыг хавсран гүйцэтгэжсэн ийм сайхан буянтай байгууллагынхаа нэвтрүүлгийг хийхээр би одоо Цэцэрлэг сумаа зориод хурж ирсэн байна. Ингээ бүгдээрээ хамтдаа Цэцэрлэг сумынхаа уурын зүх руу хамтдаа орцгоё. оноос урш бол тийм жижиг хотел зуух галалж одоо захиргаа халаадаг манай одоо ахмад ажилтан Жэгэндэмбэл, би лавчуу, Исторч хөрөв, Мижид торжва гэсэн одоо ийм улсууд галалж. Хаанхидын 75 онд хамтраг монтаж хийгээл. Тэгээд мөрөнгөөс нэг 27 дагийн дага хүнсний коммунитын шугам талбарчны тоогоо чөлөөлөгдсөн байхад тэрийг ачирж уурын тоогоод онторын уртны бичгэн байранд байрлуулал. Тэгээд тэрийг галж үйлчсэн дээ би. 1975 онд одоо ер нь техникийн шинжилгээнээс болохгүй энэ сум одоо цаашаа өргөжж одоо бас халаалтын зуух хэрэгтэй байна гэсэн одоо бодлогоор уурын зуух баригдаж ингээд 75 онд ашиглалтанд орж ингээд ашиглалтанд ороход нь одоо бас мэрэгжилтэн их дутагдaltaй тийм байсан учраас одоо Мижид торж гэдэг хүнийг слесарийн курст явуулж одоо анх цэргийн мэрэгжил эзэмшиж ирсэн механик лавгдарж гэдэг хүнийг хөдөө малчин байхад нь сум нэгдлийн дарга Эренцэн гэдэг хүн одоо чиргүүлтэй 30 явуулж хөдөөнөөс нүүлгэж авчирж одоо халаалтын зуухны механик даргын ажилд тавьж одоо тэгээд цаашдаа машинист слесар ажилчтай бүрдүүлж ингэ уурын зуух одоо эхэлж ажилласан төвхтэй. Нөгөө лавгдарж та хоёр гал Батмункийн лавгжуугээд ятгар галж ийсий. Тэгэл сүүлдээ ер нь олон хүнтэй болсон л доо. Тэгээд энэ том уурын зуухан даад би 3 жил ачгаар хийгээд 3 жил слесар хийгээл дийзлэр шилжээд тэгээд уурын зуухнаас гарсан. Онгоцны буудал, энэ зочид буудал, интерьерч монтажж худалдаа гэдэг анги интерьерч зөвхөн монтаж хийсэн, аптекийг бас монтаж хийсэн даран шатан. Тэгээд ажил оруулж ирсэн юм. Миний аав гаруун 1975 онд инх амьдрал нэгдлийн уурын зуух анх галаа бадрахад анхны слесарээр ажиллаж байсан. Тухайн үеийн ардын дэвтүүдийн хурлын гүйцэтгэх захиргааны байр, одоогийн засаг даргын хамгааллын газрын байрыг халааж өвлжөөд 76 оноос инх амьдрал нэгдлийн буудлыг өөрсдөө халаалтанд толбож 78 оноос эмнэлэг сургуулиудын байрууд нэмэгдэж олон газар халаалтанд толбогдож байсан гэж аав маань хуучилж байлаа. Аав та маань хамт уурын зуухны дараагаар лавгдаржгаа, слесарээр гинтэн хэлгаа, галчаар пүрвдорж мижиж баттохдохгүй цахилгаанч нар шүгүртгой нартаа хамт ажиллаж байсныг дурдахад таатай байна. Энэ жилүүдэд лам сүрэнгийн лавгдарж, мижид дорж, жамсран живийн Гэндэмбэл, сумын арслан баттохдох, Болжийн гарам, Сэсрэн, Батмунхийн лавгжав, Лаазан, Дамдингийн мягмар сүрэн, Няман давадорж, Дөөшийн ням сүрэн, Загдын гамба, Балдангийн ням сүрэн, Намсрай живийн долгор сүрэн, Өлзийн нямын бямба, Баттохдохын гамба, Чэлхаа живийн баасан жав, Лавг живийн мягмар сүрэн, Лам норж мон гамбол, Санжаан арилд, Зэндэн лавг сүрэн, Мөөгөн хүргэн пүрвдорж, Азрын отхон баяр, Галгаа, Пүүжэм баяра, Дорж пүрв гэх зэрэг олон сайхан хүмүүс уурын зууханд хөлс хүчээ гарган ажиллаж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байсан сайхан түүх мөнхрөн үлджээ. Манай очоод их ажил хийсэн. Ихэн ботсон. Тооны нэг 2 багшаар тоо бодулсан. Нэг алтан ууг багшаар тоо бодулсан чинь нөгөө юунуудаа одоо энэ хэдэн хэрээний торвоо орох, хэдэн хэрээний пар орох гэдгийг бас тамиа гаргаж бодуулж ирсэн юм л тэгээд нэмжээж болооч гэж хүн байсан. Тэр үнээр байнь л
турваа тийм төмөрлөл их ачаарад идэгсэн. Тэгээ тоосоо гаргаад тэгээ хийж исэн юм байна лээ. Тэгээ ер нь их л ажил хийж юм байгуулсан гэж боддгийм би. 80 хэдэн онд Улаанбаатар хотоос сан техникийн турваа ачир гэж намайг явуулахгүй юу. Лавгдор тэр механик болсон хотод тэр турваа хөөцөлжсэн байхгүй юу. Тэгээд би тэр чинь одоо удаачлан ус ширмэс гэж байх биш. Тэгээ хоёлаа уулзалт одоо яандаа гэж хоёлаа биевнээс их хийх бодчихсон баг. Тэгээд Дэнжи мянгадараас нэг нүгднээ дуран худалч авсан гэж байгаа юм. Айлуудын хашаагаар ингээл дурандаа байсан гэдгийг. Тэгсэн чинь миний машинд огсож ийн миний машиныг ард таньцгаад нөгөө чиргүүл очихсан нэг голтой чиргүүл. Тэгээд тэр нэг голтой чиргүүлтэй машин байхдаа тэр ирээд айлын хаалган үдгтэр бити бие онгол доктор тэр гаднаас орж ир таараад хоёлаа тэгэл уулзч их сайхан болж илээ. Тэгээд Улаанбаатар хотоос турваа ачирж одоо энэ шинэ 27-гийн тогоо гэж нуурын зоохонд тэгээд тэр тогоог суурлуулж тэгээд тэр Улаанбаатар хотоос битэр тэр Сантехникийн турвааг нь ачирж ирсэн бахан 80 хэдэн онд би тэрийг одоо сайн мэдэхгүй. Ер нь хамгийн гол нь тогноос л хинэлэлдэг байсан л дээ. Дийдлэр яхан гэмтэлтэй батчаад байдаг. Тиймэрхүү л байсан. Заримтайгаа тогтоцорчхаар өөрийн зоохос нэг паарлахын тэр явдлууд бас гарнаа заримтайгаа. Зөө хаяа нэг сэгсэрчдэг өчрөө. Сэгсрүүлж нэ. Гүдгээр нөгөө дээр байсан хоог дортхон зүгээр ман татал зүгээр аюул болчихваа. Тэр яг нөгөө хаалтон гараад нөгөө хаашаач байдгийг юу муу авах гарах барих тэр нэсэл болдог баг. Лавгдарж байгаа байсан үе чинь одоо нэг паарлж тэгээ бид нар чинь нөгөө зөөврийн устаа тэндээс нөгөө гүний худаг байхгүй болох тэр зөөврийн ус зөөж хийдэг байсан байхгүй юу. Тэгээ зөөж хийхэд нөгөө паарлал аварын калапангаар зив цацаал нөгөө уур цацаал тэгэл лавгдарж байгаа маань одоо 2 хуван барьчихсан одоо ус зөөгөл одоо цуг явуулчихсэн хүн нь одоо манай гиндэн бэлгаван жигиндэн бэл тэгэл одоо нөгөө усаа дүүргэж нөгөө паарлахтаар чинь одоо нөгөө хий дүүрчхад тэр чинь нөгөө уурын зух чинь амар даралт ихсээ сэгсэрдэг байхгүй. Тэгээ яста амар твдэж бид бүгд одоо тэн дээр чинь зугалчгаад хунгаар ус зөөгөл одоо тэгээд одоо тэр нэг аваарыг тэгж зогсоож исэн. Сумын төвд уурын зууханд яндан ирсэн. Чинь яндан ч нөгөө хэсгээр юм 6 метраараа ирдэг байсан шүү дээ. 80 диаметртай төв боёрч ирсэн. Гэтэ бид нар чинь нөгөө хараа мараа байхгүй шүү дээ. Тэр чинь бас хэцүү. Тэр чинь нэг талаас нь нэг тэр үе чинь нөгөө 75 трактор гэдэг гинж трактор маш урт тороосоор нэг талаас нь татуулаад нөгөө талаас нь 31 машинаар татуулаад ингээд 3 талаас нь ингэж машин трактор нийлж татчихж тэр өндөр яндан гэж одоо босгож тэг суурлуу зүг гараараа тэг суурлуулж ирсэн шүү. Чигч би хүүхд байсан байхгүй юу. Босгож ирсэн. Тал талаас нэг 75 трактордоос нэг бөөс хүлтэй юм. Хар аргаал аргадж босч зүрх тухайн үе чинь тэр үе чинь каран гэж байсангүй. Тэгээ тухайн үед караа өргөөд босгохоо өргөөд юм оогуурт юм байсан. 89 онд сургууль төгсөж ирээд сумандаа хойрлогдсон тэр чинь хүчний яамнаас. Тэгээ Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын уурын зууханд буюу сумын захиргааны харьяа байсан. Тэнд механикийн ажлыг хүлээж авахар болол лавгдарж байгаагаас ажлыг хүлээж авч ирсэн. Уурын зуух маань бол 2 зуухтай байсан тухайд 92 онд байна үү дээ. Нэг шугамын засварын ажил гараад 2 худгийн дунд хөлдөөд усаалдаад тэг худгийн амар уур савсал мэдчих байгаа. Өвөл 12 сарын 20 дээр байна юу. Тэнд нэг тийм том аваар гарч ирсэн. Тэгээ нэг 24 бараг 48 цаг болгож тэрийг ухаж гаргаж хөлдөө газрын. Тэгээ шугамын задлж ирсэн нэг аймгаас гагнуурч авчирж гагнуул янзлж ирсэн. Том аваар нэг тийм аваар гарч ирсэн. Тэгээ бас нь бол гайгүй тэгээ хавард уурын зухаа зогсооход нэг үйлчлэгээ хий чин сэлүүгээ аймгаас захиад ингээд наан цаана авчихдаг. Тийм л байлээ. Инкемдэр нэглэж байхад энэ уурын зохинд
87 онд анх ажилд орсон 9 сарын 15-нд. За ажилд орсноос хойш одоо 36 жил тасалдгүй ажилласан. Тэгээд байгууллагаас хамт ажилласан найзууд одоо хүн төчөр ажил ихтэй байсан. Бүх юм гараар механик юм баг байхгүй. Нүүрсээ гараар нүүрсээ буулгах бүх юм одоо гар ажиллагаатай байсан. Хүн дүнд үеих байсан. Тэгээд хавьд хуваарь хаалхаа байх. Нүүрс мөрс муу чанар муутай нүүрстэй зарим үед байдаг. Талбай ихтэй. Одоо төсвийн байгууллагууд халаадаг. 20 тонн нүүрсийг оройн зөөж аруулаад өглөө нь үнсийн цугын зөөж гаргадаг одоо тийм л хүн төчөр ажлыг 200-ийн пошкийг тал нундуур нь уртааш нь тайрчгаад 2-4 үзүүрт нь төмөр гагнчхал насилх болгож тэрүүгээрээ зөөдөг. Одоо тэгээд ямар сэндэ энэ жижигхэн цвитэй байсан залуухан түнэлтэй ганхуугээд яалаа минь энэ хүүхд Бямба 2 нэг ээлжинд гардаг байснаа. Өргөчийгээд тэрийгээ загнаад тэр нь босгодав чоргожнаад чирэгдэл явж лээсэн. Хүн төчөр ажлыг бол хийжсэн ихч. Одоо 7-8 хоног бид нар чинь гэртээ очихгүй, хувцас солихгүй одоо тэгэл усанд нойтон тэгэл зуухан дараа хувцас хатааж өмсөл тэгэл сонжин эргэлдэл 7 хоног моног гэртээ харж чадахгүй ар гэрийн маань улсууд хүртэл араас хоол моол авчирч зөөж өгдөг. Тийм л байсан дөө. Сумын албан байгууллагуудад дулаалга муутай яаж чалаасан пар үе хөлддөг тул ажилчид нь 7 хоногоор өдөр шөнөгүй устай хутгалдан ажиллаж гэртээ харихгүй тохиолдолж гардаг байжээ. Ажлын ачаал асар хүнд ажилдаг байсан болохоор зарим үед залуучуудад шантрах үе олон тохиолддог байсан. Үүнийг бид эвсэг найрсаг хамт олон болон толгой удирдлага сайн байсны хүчинд төрдөхгүй давж гардаг байсан дурсамж олоон. Цагаагаар маш хүнд, маш хүүтэрдэг. Тэр үеийн барилгын дулаалга гэж бол одоо бодоход маш муу байсан юм байна лээ ш. Тэгэл бид нар чинь хүн болгоно сэлэсэр болгоно нэг хаяалаг. Сар болгон 200 литр бензин, баялагантай их бензин. Тэрийг хийгээл тэгэл өглөө болгон хөлдөө гисгээр сүн болгон явж тойрч хий аавна. Тэгээд одоо 54-ийн одоо орос тогоо гэж байсан дөө тийм дөрвөн ам галдаг. Ягаан гал гэдэг байсан ламсрангийн лавгдарж идэх хүн манай орон зохны механикаар ажилдаг байсан. Тэгээд одоо бодоход тэр үеийн одоо энэ мэж доржгаа, лавгдаржгаа, гарамгаа, энэ батхдахгүй, энэ өвг хөгшчүүл бол ер нь тийм хүн чанар, мэс чанар гэдэг юмыг айхтар усуд байсан юм байна л. Одоо ахмадын сургаал, ажлынхаа хажуугаар амьдралын их юм зааж өгдөг хүн байсан дөө. Лавгдарж механик гэж. Зун намар өвөл хавар жилийн дөрвөн улиралд уурын зуухны залуучуудын ажил дундарна гэж үгүй. Тэд 2 дахь гэрн болсон уурын зуухны ажлаасаа гадна сумын төвийн бүхий л үйл ажиллагаанд дайчлагдан ажилдаг байлаа. Өв садах, шон татхаас эхлээд түймэрт явах, мод бэлтгэх, хадлан тижэл хийх гээд ямар л ажил вэ? Тэд ажиллаж суморныхоо ажилд их тусалдаг байжээ. Тэгээ бид нар бол бас урын зуухын халаалтын зуух гэж дан мөр ингэж ажиллахын зэрэгцээ бас сум орны бүтээн байгуулалтад ажлын хэрэгцээтэй газар одоо ажиллаж одоо байгаль цагуурын одоо эрсдэл суур амьсгалтай манай нутагч нь одоо цацсуудад одоо туслах ажил, малчидад туслах ажил, хадлан тижээл авах ажил. Бид нар хатгуурнтай байцын тохоо гэдэг газар голцоо хадлан гардаг байлаа. 6 метрийн уртад 2 метрийн өндөр бүгд тэрэгтэй 20 хэдэн нурууд нэр өгдөг байлаа бид нар. Түлээгээ бэлдээд ав. Тэгээд түлээгээ бэлж авна. 3 хоногийн хэрэглээнийхэн түлээг бэлжүүлэх чинь. Тэгэл одоо намар урын зуухаа явахаас өмнө ажиллахаас өмнө одоо хадлан өвс, пондын өвс бэлдэнэ гээл баригээд болгоод гаргацдаг. Тэгээд даргынхаа удирдлагын дор даргынхаа өвнөөс гардггүй. Бид нар чинь одоо яг л даргын өвжил хийлнэ цаг минуттай. Тэгэл ерөөсөө нэг манайх чинь 14 ажилчин байсан. Тэгээ нэг тэгээд чинь нэг 7 мотоциклтэй хүн байсан юм байна лээ. Тэгэл нэг нэгнээрээ сундалтж аваад тэгэл хаана ажил хэлнэ. Тэнд төмс тарилгын тэрийг тарин, тэнд газар гიშг шагал, тэнд шуудуу гарга, тэнд хогаач. Тэр төмөр гарлаа тийшээ яв. Ер нь явдггүй ажил байдгүй л байсан дөө. Намар хадланд явдаг байсан. Хавар тэмээ ноослох ажил явдаг байсан. Хонь ноослох бол аль тэр сумын тэр аль хэрэгцээтэй газар өөрийн зуухныг явдаг байсан байхгүй. Тэр чинь бас их гоё нөгөө хамт олныг гоё бүрдүүлдэг. Нийлэл ер нь угаасаа түлэм одоо нийлж ин тэрэл тусалцаа бие биенийг ингээд нийлж
төлөө модоо хийн. 1983 онд цэргээс халагдж ирээд уурын цохинд галчаар ажилд орсон. 85 оноос слесар болж ажиллаж байгаад 87 оны үед Балдангийн Нямсангаас механикийн ажил аваад тэгээд механик нейро слесар сүүлдээ уурын цохинд дарга болсон. Ажил нэг зав чөлөөгүй байдаг байсан. Манай дизель чинь тэр үед дизель уурын цохч нь их хөгжөөгүй байсан болохоор гэрэл тог тасарна, шөнө их дуудагдана, ажилдаа явна. Тэнд ус алдлаа дуудагдана. Зав мутал ажилтдаг байсан. Найнагаас 83 он төгсөд ирээд шууд уурын зогсож байна. Намайг ирэх миний механикаар лавгдорж байгаас би мэрэгчээ сэлцээс рүү хийгтэй. Насаараа хийж байна одоо 38 жил ажиллаж байна. Хуучин тарын шид олон жил нацсан да. Ноото уцтай манай уурын зогс том хүнд байдалд байлж. Тэгээ манай сумаар нь азтай нэг 5 төрөм тест хэрэгжиж шогон модгоос хадаад одоо удаад их даажгүй ажил хийн сайхан явагдаж байна. Одоо орох механикаар ажиллаж байна. Одоо суманд ер нь ажиллаж байгаа бүх хүмүүс л уурын цухаар дамжиж ажилласан байдаг шүү дээ. Уурын цуханд ажиллаагүй хүн бараг байхгүй. Одоо намайг суманд ажиллаж байгаа үед манай сум чинь 3000 гаруй бараг 5000 шахуу хүн амтай байхад тэрний бараг сумын төвдөр байгаа бүх эрэгтэйчүүдийн ихэнх хувь нь л уурын цухаар дамждаг. 8 дугаар анги төгсөөл 10 дугаар анги төгсөөл уурын цуханд хэсэг ажиллана. Тэгэл дараагийнхаа ажил руу бол уурын цухаар дамжиж явдаг. Одоо 50 жилийн болоход бараг уурын цуханд хамаарлгүй хүн бараг байхгүй. Би чинь 1984 оны 9 сард 9 сарын 15-нд уурын цух ажиллаж эхэллээ. Орж исэн. Цэргээс салгажээл. Би одоо дүүтэйгээ цугл 10 цугаарсан даа гэхдээ намайг орох манад дүү ажиллаж байсан. Тэд ч одоо уурын цуханд гал мөртлөө уран сайханд бас их явна. Тэгээ уурын цухаа жижигхэн өрөөнд бүгдээр нэг гитар аваачаад явцсан. Би соёл тоглоно, арилд маань юу ритм тоглоно, тоё маань баси тоглоно гэдэг тийм хамтлаг байсан шүү дээ. Яаялтаа ус цуглбэр. Өнөөдөр ноцоос байхгүй дандаа гараар хонгаар тэгсээс албан газруудын манаачуудыг дайчлна. Зөв ус мус ажиллах юм байна. Хонгор бусаа нөгөө сэсчил руу ингэж хийдэг юм уу? Хоёр жижиг юм сэсчдэг тооны 2 сар юм гэдэг. Шар барилдсан өдөг байсан. Бядуудад мотор дээр байж захтар тэгээд сөн мосалдаад орохтор өнөөдөр цуусуудын чинь дууж завтарч ус зүйл. Тэр их хүнд ажилласаа. Таныг ажиллаж явах үед бүгдээрээ нөгөө ажилчид маань тоног төхөөрөмж багж муутай тэгээд өдөөнөөс нөгөө мод цагаалаад ирээд шонгийн моднуудаа бүгдийг сольж байсан гэдэг бас сайхан түүх үү. Тийм шүү дээ. Одоо энэ цахилгааныхаа шонгийн модыг солиод тэгээд энэ бүх одоо сумын төвийн одоо цахилгааны тулгууруудыг чинь сольж модоор хийж ийлээ шүү дээ. Тэг чинь нөгөө бас энэ улсуудад ажиллана шүү дээ. Бас тэр машинист хамаагүй тэр чинь мод цагаалга нөхөх бүх ажилдаа ажиллана. Сумын төвийн гэрэл цахилгаан тог орой болгон maaслал унтарч ясаал тэгээ нэг юм яваад байдаг. Энэ тогны маасыг арилгана гэл бид нар чинь 14 метрийн өндөртөө утасны шон авна гэл тэгэл хагас холтой чиргүүлж ирсэн 30 та хат хоронтой гэдэг газраас 124 ширхэг шонгийн мод татан оруулж сумын төвийн тог цахилгааны одоо асуудал нь маасч унтрах асуудал нарийн гайгүй болж тэрнээс хойш маш их сайхан зэгд явдаг болсон доо. Ламсрынгийн лавгдорж ажилдаа Няхтнын ба хандаж өглөө болгон ажилчдад аюулгүй байдлын зөвлөгөө өгч нарийд бичин гарын үсэг зурулан ажилд нь гаргадаг байсан бөгөөд ажлын хувьд баримталдаг зарчим хатууч ажилчид болон хамт олноо хайрладаг хамгаалдаг нэгэн байсан. Тэр үед уурын зуух энх амьдрал нэгдлийн харьяанд байсан тул сумын хүн төчөр бүх ажилд зүүхний залуучууд л байцлагдана. Та дэг нэг анхлан байгууллагад ажиллаж байхад бас нөгөө бүх пар тий тэр юмнуудаа бас сольж исэн гэсэн тий. Тийм солилгүй яг энэ чинь нэг бүх юм солиод. Нэлээд том ажил болж исэн. Нэлээд том ажил. Тэр үед чинь нөгөө эхлээд захиргааны контор сургуулийн 2 байр л халаалттай байсан байхгүй юу? Бусад байруудын халаалт тавихын урд телесэр машинистуудын чинь хүчээр бүх байгууллагуудыг ингэж дулаанаар холбосон байхгүй юу? Энийг чинь инженерийн шугам сүлжээг чинь бид нар өөрснөө гараараа авах нь шугам сүлжээгээ өөрсдөө тавина. Тэгэл нэг байгууллага ингээд нэмж тавиад ингээд явна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уурын зуух үйл ажиллагаагаа эхлүүлсэн үргэлж дулаанаар хангаж ирсэн 50 жилийн хугацаанд нэг ч удаа гал тасалж үзээгүй бөгөөд 24 цагийн үйл ажиллагааг таслалгүй авч ирсэн хамт олноор нь бахархахаас гадна үе үеийн удирдлагууд болох Ламсүрэнгийн лавг дорж, Балдангийн Нямсүрэн, Сэнгэн төр мөнх, Санжаан арилд, Няман давадэрж, Цогточрын Чимбат, Далхын Нямжав, Мэжидэржийн Баатаржав, Бэгзжавын Бүд, Аюур заны Галбадрахын энх хоёр нарын хөдөлмөрийг үнэлж алдрын дурдахгүй байхын аргагүй. Айл гэрийн галгууламт сум нутгийн элч дулаан болсон энэл албанд үнэнчээр зүтгэж ирсэн энэл хүмүүс байсан учраас өнөөдөрч үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсээр байгаа билээ. Манай уран зохиолч одоо 75 онд төгссөн байгаа ч одоо 5 газрыг халаах гэж 5 газрыг байгуулсан. Тэрнээс хойш үйл ажиллагаа юу хийсаагүй. Уран зөх буюу Тэсэлч компани маань одоо 1975 онд манай Гиндэнбэл ах за лавдорж байгаа эдгээр маань одоо анх зохны галыг асааж байсан түүхтэй. За түүнээс хойш бол манай уран зөх бол тасралтгүйгээр үйл ажиллагаагаа хөгжин дэвшчихээр ирсэн. За түүнээс хойш бол одоо тухайн үеийн нэгдэл, инх амьдрал нэгдэл болон тамгын газар за сургууль Монголын уурхаач хүрт ингэж хариалагдж явсаар байгаа одоо өдий 50 жилийнхаа түүхийг бичсэн түүхтэй. За одоо манай уран зохинд ажиллаж одоо Ахмад ажилчид бол одоо хөрөлцөн ирсэн байгаа. За энэгээр бас одоо ажиллаж байгаа манай залуу ажилчид байна, Ахмад ажилчид байна. За энэ байгууллагт хэдэн жил ажиллаж байна? За би одоо 36 жил ажиллаж байна дээ. Анх хэдэн онд орж ив та? 1988 оны 9 сарын 1-нд энэ инх амьдрал нэгдэл гэж багт энэ уран зохинд би анх ажилд орж ирсэн. Лавг дорж гэж механик хүн байсан. Тэр хүнийг багт би ажилд орж ирсэн. Тэгэхээр нийтээ аж ахуй ахуй үйлчлэгээ гэж байгууллагатай одоо нэгдэж нэг харьяанд байсан манай байгууллага. Одоо машин тэрэг ноцоос моцоос малгай ажиж байдаг чинь усаа одоо хувинчдаг байлаа шүү дээ. Янгчлог хувинчдаг тэгээд энэ хувц мөсчийг дараагаа хөлчдөг. Хоол жаахан хоолгон шиг байгуулгын нөгөө төгсгөлүүд нөлждөг байсан байхгүй. Тэгээд тэр нь гисгэ паяалагдсан тэгээд янз бүр юмар гисгэдэг тэгээд ийм л байсан шүү дээ. Сүүнээс гадна одоо нормын савн, хувц сэргэсэл. Тэгээд одоо бид нар одоо тэнд одоо тэр хувцас угаадаг угаалгын машин өөртөө бадарч өгсөн. Хаднуу ус мус одоо бүх юм хийлээ. За манай ах Лавгдорж гэдэг хүн 75 онд энэ Цэцэрлэг суманд уурын зуух гэж эхэлж байгуулагдаад энд хөдөөнөөс малчин байж байгаад орж ирж ажиллаад 16-7 жилийн суманд ажиллаж байгаа тэр тэтгэвртэй гарсан юм байна. Тэгээ энэ өрөөнд сууж энэ өрөөнд өглөө ажлыг хүлээлцэж, нарийн бичиж, ажлыг хүлээлцүүлдэг байсан гэж энэ ажиллаж исэн улс нь ярьж байна. Би ахыгаа дагж энэ хаяа нэг орж ирдэг байсан. Сайхан байна. Өнөөдөр энэ хүр хүүхдүүд нь ингээд аавынхаа ийм ажиллаж исэн газрыг үзүүлээд ингээд явж байгаа дүүнерт их баярлалаа. За би одоо Лавгдорж гэдэг том хүүхд Батсаахан гэдэг хүн байна. Тэгээ манай аавын уран зохины механик хийж ирсэн. Тэгээ энэ өрөөнд одоо ажил үүргээ явуулдаг байсан өрөөнд. Тэгээ наам маань одоо нодон хүүхдээ өсгөж эндээд ихдээ одоо энэ дотроо биднээс одоо мэдгэлтэй болгоно гэдэг хэлэн бодож суусан байх таа гэж бодож байна. Энэ өрөөнд дотор орж ирсийг сайхан байна. Бүгдээ ингэж сууж ийн сайхан байна. Аавыгаа дурсаж ийн бүгдээрээ. Тэгээ би түүхний аав бол их сайхан хүн байсан. Энэ нутаг орондоо олон төвөнд хүндлэгдсэн. Энэ
байгууллагатаас орж ирээд 16 жил энэ байгууллагыг удирдах ажиллахдаа олон сайхан хүмүүсийг амьдралд нь өргөж олон дүмэнд хүндлэгдсэн юм сайхан хүн байсан гэж хүн болон аавар нь бахархаж ярьж байна. Тэгээ сайхан байна. За цэцэрлэг сумын маань урын зуух үүсгэн байгуулагдсан 50 жилийн энэ жил тохиож байгаа юм байна. Тэгээд энэ сайхан байгууллагт бол бид бүхний амьдрал одоо салшгүй холбоотой. Яагаад гэвэл бид бүхний аав лам сүрэнгийн лавд орж иж хүн энэ байгууллага 1975 онд байгуулагдахад одоо энэ байгууллагын дарга механикаар ажиллаж исэн. Ийм сайхан хүн байсан. Тэгээ одоо бол байхгүй байгаа. Өр хүүхэд бид бүхэн энэ сайхан байгууллагын 50 жилийн ойд зориулж сайхан нэвтрүүлэг бүтээж өгье гэдэг одоо Улаанбаатар хотоос бид бүхэн бүгдээрээ ингээд хамтдаа ярьж байгаад ингээд нийлээд хүрээд ирлээ. Тэгээд байгууллагын 50 жилийн ойг та бүхнийгээ бас маш их зүйл хийж амжуулж амжилттай сайхан тэмдэглэх байхаа гэж бодож байна. Тэгээд байгууллагын дарагт өчүүхэн зүйл гардуулъя. За яг байгууллагын он баярт эрэхтэй бас тусгай сайхан бэлэгтэй ирнэ. За маш их баярлалаа. За ингээд Сич компани ариун их түүхийг бичсэн. Энтэй хөрнөм нэмэр оруулсан. За лавдурж гиснийхаа юу хөвт та бүхэнд амьдралд нь аз жаргал эрүүл хийх хүсэн ирвэё. Та бүхэнд маш их баярлалаа гэж хэлье. За. Ер нь манай хамт болж их сайхан штэ. За ингээд нэг нэгэндээ тус тэмтэй. За нэг ийм нийч мөрөн гээд ярихад за бүгдөө очиод хийчихье. Чадах юм чинь ингээл нөгөө дуурвал дуунаг, доктор бол хүчнэг гэдэг шиг. Манай байгууллага бол үнэхээр бас тийм мундаг нийт чамд олон байгаа. Энэ байгууллагатарс нар бол дээр нь нэлээд сайхан нөхдүүдтэй ах дүүнертэй болсон. Одоо тэгээд тэр тагмар зэрэгцээд ажиллахад ер нь их сайхан байдаг шүү дээ. Миний. Ер нь хүн хэцүү зүйлүүд ер нь их байна. За яг хүнд өчр балгүй л яг уу. Тэгтээ тэгэл тэр болгоныг хүнд өчрөхгүй тэгэл ер нь бол тууштай даван толох хичээл тэгэл ажиллаж байна да. За нөгөө хүүхдийн мөрөвдөрж гэдэг. 3 дугаар гих. Энэ болгохтород 1 жил болж байна. Дээр үед бол манай аавын үеийнүүд бол би энийхээ хүнс тижээл хүлээд түлш бүгдэнд нь хамтраад явдаг байсан гэсэн. Одоо та бүхэн одоо тэгж байгаа юу? Одоо явж байгаа. За намайг аюулцсан огт баяр гэдэг. Би ч одоо энэ байгууллагатай олон жил болж байна. За 90 онд эхэлж нэг уран зох гэж байхад арилдаа байлаа. Тэгээд тэнд 3 жил гарan ажиллаж байгаа. Тэгээд өдөө мал дээр мал малж байгаа. 14 оноос хойш 2014 оноос хойш ажиллаж эхлэв. 11 дахь жилдээ ажиллаж байна. Би одоо энэ байгууллагад 18 оноос хойш ажиллаад 7 жил ажиллаж байна. Охрын солиоцрээд. Танай аав бас энэ байгууллагад ажиллаж ирсэн байхаа тий? Тийм, манай аав энэ байгууллагад 2 жил төрөөд 3 жил төрөөд ус цойсон. Аав тэгээ бас ах нар нь тий? Тий. Максим ах, Баасамж бах. Нэмд орж ах нар нэмд орж ах. Тий. Нэлээд олон хүмүүс танай энэ байгууллагаар орсон баг шүү. Тэгсэн. Тэгээ одоо энэ олон сайхан ах нарынхаа залгамжлагыг аваад ажил хийж байгаа юм шүү дээ. Тэгж байна. Эднийхээ залгамжлагыг аваад ажил хийж байна. 2011 оноос хойш ажиллаж байгаа. Эхлээд аавынхаа усны жолооч ажилд анхаарч илээ. Тэгээ 17 оноос хойш цэвэрлэх байгууламж нэмэгдээд тийшээ сэлээсээр ажилд орсон. Өөдийг болтол ажиллаж байна. Тэгээд хамт олондоо 50 жилийн баярын мэнд хүргье. Ноог жаргал сайхны даваа сүрэн гэдэг байгууллагатай нэхлэн бодогчоор ажиллаж байгаа. Олон сайхан ирчүүдтэй ажиллах юм уу? Сайхан ажиллаж нөгөө бүгд тэр нэг хамт болоо хамт олон болоо тэгэл. За бүр жон чаа дарам гэдэг 14 оноос би энэ байгууллагад орж ирсэн. Тэгээд одоо 12 ажиллаж байна. Үйлчлэгчээр ажиллаж байгаа. Үйлчлэг тоглож давхар ажиллаж байгаа. За бид бүхэн бас одоо утга чимгээгээ ганцаараа ирэх юм бодсон бас ах дүү нартайгаа ингээд сайхан явж байгаа маань бас бэлдсэн юм маань бас ганц олчлаа шүү гэдэг хөлцлөчөө тэгээ. За тэгээс танай гэр бүлд бас бид бүхний ажлыг дэмжиж нэг ажиллаж байгаад бас талархаж байна. Тэгээ бид бүхэн бас манай сумын өрхийн үйлдвэрлэгч
бас сумын одоо энэ арь шиг хэллээр одоо дагнж уран бүтээлээ бүтээдэг. Одоо сэлбэрч чөлөөт уран бүтээлч Алтан ууг багш маань 6-гийн хайдвын Алтан ууг багшийн маань бүтээлээс бас дурсахъя гэж бодсон юм аа. Отгонж. Чаа. Яас идэний дээж. Тэ. Наатиг. Охин би авчгаа дуучаа. Тэнгэрт тэгэгсэж ганцэр дэвэсэг тэнүү сайхан сэцэрлэг руугаа уйгуймэ манднооч байгаан үдэсэрүүтэй тэсгэгчээ тэнгэрийн 나리 늘들 말사 대싱일지 서울들 자도사 대스금 후테니 오이라자사 대싱일지 힘을 얻어 Жин өвлийн хүүтэнд хайр өвлийн жавхт айл бүрийн галын таслалгүй улсын үйлчилгээ бүрийн үйл ажиллагаа халуун дулаан байх нөхцөлийг бүрдүүлж ирсэн хүмүүс бол яалтчгүй уурын цуухны хамт олон. Хэдий шороо боссон, нүүр санхалсан хүнд нөхцөлд ажилладаг байсан ч нэгнийх нь амнаас хэцүү байна гэж гарч байсангүй. Хөлдсөн газар хагалж, мөссөн хувцастай явж байсан ч үүнийг та нар хийж ажиллаа өрхөж байсан нь үгүй. Халуун зуухаа галлаж, халуун сэтгэлээр үнэн шударгаар хөдөлмөрлөж ирсэн хөдөлмөрлөж яваа эгэлгүй бааtruуд бол цэцэрлэг сумын уурын цуухныхан. Мөн сумын төвийн албан байгууллагын сантехникийн төхөөрөмжийг солих, шугам сүлжээгөр өгдөх ажлыг түүртэлгүй гүйцэтгэсэн байдаг. 1982 онд нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нэгджээ. За энэ уурын зуухыг 2008 онд Тэсэн элч орон нутгийн өмчөд аж ахуйн тоосоод үйлдвэрийн газар болгож ингээд зохион байгуулсан. Би засаг дарга байхдаа энэ нэрийг өгж ингээд зохион байгуулалтанд оруулж ирсэн. За энэ уурын зуух маань бол үүсэн байгуулагдсан цагаас хойш энэ Хувьсгал аймгийн цэцэрлэг сумын одоо аж ахуйн нэгж байгууллагууд ард иргэдийн дулаан хангамжийн асуудлыг одоо иж бүрэн шийдсэн маш их хүндтэй үүрэг гүйцэтгсэн ийм одоо үйлдвэрийн газар байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийн газар маань бол анх байгуулагдахдаа одоо техник технологийн хувьд бол тэр үеийнхээ одоо Оросын холбооны улсын тоног төхөөрөмжөд тоноглогдож ирсэн. За ингээд төгжлийнхээ явцад бол техник технологийн шинжилгээг одоо 3 удаа шинжилгээ хийсэн байгаа. За ингээд энэ техник технологийн шинжилгээ хийгээд өнөөдөр орчин үеийн одоо дулаан хангамж үйлдвэрлэдэг ийм үйлдвэрийн газар болж хөгжиж байна. Манай хамт олон бодвол цэцэрлэг сумын одоо төсвийн байгууллагуудын сургууль, эмнэлэг захиргаа хүүхдийн цэцэрлэгийг талаалтаа өгдөг. Энэ халаалтынхаа төсвөөр үйл ажиллагаагаа явуулаад 9 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл ажилладаг. 5 сарын 15-наас 9 сарын 15 хүртэл ажилчид маань цалингүй ингээ нөгөө нэг улирлын чанартай ингээ амарчдаг. Би тэр хугацаанд эднийг яаж цалинд авах бас нэг бодсон юм аа. Тэр үед манай 11 12 онд нөгөө амжиргаа 2 төсөлт хэрэгжсэн. Тэгээд манай охин 15 дамрангууд би эднийг аваад энэ 5 багт 5 мал тижэл хашаа барьсан. Нэг 6 дугаар 7 га газар хашиж өгсөн. 1-р багт 16 га газар хассан. 7 3 дугаар багт 8 га газар, 5 дугаар багтын халуунгийн өрт бас 8 га газар хассан юм аа. Юу н онцгой байдлын үүргийг гүйцэтгэдэг юм шиг тулсан үед энэ уурын зохион эдэл барьж авдаг захиргаанд. Гал төмөргөр нь хамгийн түрүүнд явдаг. Айл амтны объект шат нь хамгийн сүүлд тэрийн цэвэрлдэг, устгадаг, мандаг, сахидаг. Манай цэцэрлэг сумын онцгой байдлын үүрэг гүйцэтгэдэг залуучуудаа гэж хэлэхэд ерөөсөө хэлцдэг байхаа ард түмэн хүлээж авах гэж бодож байна.
2005 онд аж ахуйн тооцоот газар болж өөрчлөгдөн техник технологийн хөгжлийг дагаж ажилчдын ажиллах нөхцөл бололцоог улам сайжруулан ажилласаар байна. Ажиллаж явах хугацаанд албан хаагчдынхаа аятаа тухтай ажиллах нөхцөл боломжийг ханган цайлан хөдлөлийг 3 удаа үе шаттайгаар нэмэгдүүлж хөдөөгийн уурын зүхний ажлын хүн төртөө нөхцөлд оруулдаг байсан асуудлыг 2022 онд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд хүсэл тавьж өөрийн биеэр хөөцөлтний үр дүнд уурын зууханд ажиллаж байсан ажилтнууд 55 настайдаа тэтгэврт гарах эрх үүссэн. Хоёр ажилтан маань өндөр насны тэтгэврт гарлаа. Ажилчдынхаа чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж, биллиард, теннис, дартс, шагаан харууны тоног төхөөрөмжийг байгууллага дээр суурилууллаа. Халаалтын чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2000 мегаваттын тогоо нэг ширхэг, 1400 мегаваттын тогоо нэг ширхэг шинээр суурилууллаа. 1984 оноос хойш огт солигддог байсан уурын зуухны төмөр яндан солих ажлыг Монгол Улсын их хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж 2024 онд ашиглалтанд орууллаа. TCL Чавцал компани инженер дамдан даржигдаг. За манай ажилчид одоо маш хүнд нөхцөлд ажилладаг. За тэгээс ажлынхаа алжаалыг тайлах, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр бас манайх биллиард тоглож байна. Навс дартс байгаа. За энэ тал теннисний өрөө. Энэ тал руу теннисний өрөө манай. Тэгээ энэ тал манай теннисний өрөө. За тэгээ бас хүнд нөхцөлд ажилладаг. Ажлынхаа хажуугаараас чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх үүднээс манайхан бас ийм спортоор бас хичээлж байгаа. 38,000 м3 талбай халаахаар ийм хүчин чадалтай. Тэгээд 2-3 ам галж байгаа. 2 мегаваттын нэг тогоо, 1.4 мегаваттын нэг тогоо, 0.5 мегаваттын нэг тогоо гэсэн ийм 3 амыг халлаад 22 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд тухайн үед бол бас ажлын байрны орчин нөхцөл муутай, тоосчлт ихтэй. Тэгээд нөгөө гар ажиллагаа ихтэй тиймэрхүү байсан. Одоо бол орчин нөхцөл сайжирсан, хүмүүсийнхаа бас хөдөлмөрийг үнэлж чаддаг болсон. Ажилчдаа усанд орох, өрөө таслахаата хоол унд хийгээд идэх тийм нөхцөл боломжоор нь хангацсан маш их гоё байгаа. Тэгээд энэ сайхан хамт олонтойгоо гар бие нийлээд ажиллахад маш их сэтгэл өөдрөг байдаг. Олон эрэгтэй ч гэсэн эмэгтэй хүнээ дэмжсэн бусдынхаа юу гэж тавьж байгаа шаардлагыг хүлээж авах чадвартай ийм мундаг хамт олон байдаг манай. Цаашаа бол тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангана тийм. Тэгэхээр тэрэн дээр бол инженер механикууд ерөнхий зааврыг ээлжийн маструуд нөгөө явуучих учраас тэрэн дээрээ сайн анхаарч ажиллаараа галын аюулгүй байдлыг маш сайн баримталж ажиллана шүү. Ердөө ажлын байр манай онцгой объект учраас ажлын байран дээр маш сайн анхаарал болгоомжтой аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөн ажиллана гэдэг юм ийг л яриа шүү дээ. 3 хүний бүрэлдэхүүнтэй ээлжинд гардаг. За машинист 2, слесер 1 гэсэн ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй 24 цагийн хугацаанд ээлжинд гардаг байгаа. Ингээд за ээлжийн слесер бол ерөнхийдөө бүх тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй. За машинистууд бол нэг цагаар ээлжилж галаа төлдөг. За 1 цагийн хугацаанд бол ерөнхийдөө нэг гал төлөлтийн хугацаанд 3-аас 5 минутын хугацаа байдаг. За тэр хооронд нүүрсөө зөөх, нурмаа зөөж асах гэсэн ийм л бүрэлдэхүүн ажлын шат дараалалтай явдаг учраас ерөнхийдөө 1 цагийн хугацаанд бол амралтгүй ажиллана л гэсэн нэг ийм зарчимтай байдаг юм аа. Тэгээд энэ зарчмаараа ингээд бид нэр 10 сарын хугацаанд гал төлдөг байгаа. За манай байгууллага эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаа. Одоо 1984 оноос хойш эрүүл мэндийн төвийн халаалтыг хариуцж, за 2015 оноос хойш бол одоо цэвэр бохор усыг зайлуулах, цэвэр ус нийлүүлэх ажлаар одоо ингэ хамтран ажилладаг юм аа. Тэгээд түүнээс хойш бол одоо энэ жиш болон эмчилүүлэгчдийн маань ая тухтай орчинд ажил амьдрахын төлөө манай хамт олон ингэж эрүүл мэндийн төвтэйгээ хамтран ажилладаг. Одоо бид бүгдний хамгийн найдвартай түнш биднийг одоо ая тухтай дулаан орчинд амьдрахад
одоо сэтгэл зүрхээ зориулан ажилладаг уурын зуухны хамт олондоо баярын мэнд хүргэе. За уурын зуухны хамт олон маань бол ер нь одоо ганцхан одоо биднийг дулаанаар ханх төдийгүй одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах одоо нөхцөлийн маань ч гэсэн бүрдүүлэхэд чадах ядхаараа цуцалдаг ийм сайхан сэтгэл зүтгэлтэй нийтж зантай нэгнээ гэсэн сэтгэлтэй сайхан хамт олон байдаг гэж би хувьдаа боддгоо. Эрүүл мэндийн байгууллагын хамт олонны зүгээс эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлчийн зүгээс хэвтийн эмчилж байгаа болон тэдний ар гэрийн зүгээс уурын зуухныхаа хамт олон маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Тэгээд биднүүсийг ийм дулаан тавтай орчинд ажиллаж эмчилж үйлчлүүлж байгаа эдний хамт олон түүх 50 жилийнх нь ойд баяр хүргэж хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. За манай байгууллагын халаалт дулаан, за мөн цэвэр бохор ус гэд бүх юу бол одоо нэгдсэн төвлөрсөн халаалтантай холбогдсон, цэвэр бохор усандаа холбогдсон. За хүүхэд бүр одоо дотроо дулаахан мөн одоо дотроо нойлтой за галтайгаа бол бас одоо дотроо цэвэр усаа хүүхдийнхээ ундны усыг ингээд шийдтсэн ийм одоо байгууллага байгаамаа. Тэгээд энэ одоо орчныг бүрдүүлж ажилласан хамтарч ажиллаж байгаа мөн Тэсийн элч хувьцаат компани хамт олонд одоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн одоо Тэсийн элч хувьцаат компани маань түүхт 50 жилийн болж байгаатай холбогдуулаад за одоо тэнд үе үеийн ахмадууд, үе үеийн ажилгсад бүх хүмүүст нь одоо 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлээд за хүүхдийн цэцэрлэгийн хамт олон болон хүүхдийн цэцэрлэгийн одоо эцэг эхчүүд бяцхан хөөрхөн ирээдүйн болсон хүүхдүүдийнхээ өмнөөс энэ дулаан сайхан орчинд энэ сайхан цэвэр усыг одоо сансан цагтаа уугаад ингээд өдөөд одоо ийм сайхан орчинд сурч хөгжиж байгаадаа мөн одоо энэ байгууллагынхаа хамт олонд талархад илэрхийлье. Манай сумын одоо Тэсийн элч компани уурын зуухны маань 50 жилийн энэ жил тохиож байгаа. Энэхүү байгууллагын маань хамт олон бол манай сургуулийн одоо хүүхэд багчуудыг ая тухтаа суралцах боломжоор бүрэн дүрэн хангадаг. Мөн дотор байрын маань хүүхдүүдийг ая тухтаа амьдрахад бол бас чухал нөлөөг үзүүлж ингэж ажилладаг ба. Тэгээд манай байгууллагын дулаан ус ариун цэврийн байгууламжийн маань одоо нөхцөл боломж маань ая тухтаа байх нь энэ хамт олонны одоо ажлын одоо үр дүн гэж бид бүхэн гэж бодож байдгаа. Тэгээд та бүхэндээ бол сургуулийнхаа одоо ажилчид байгууллагынхаа сурагчдын зүгээс одоо чин сэтгэлийн халуун талархлыг илэрхийлж байна. Манай сум орон нутгийн дулаан үйлдвэрлэгч буюу уурын зуух Тэсийн элч хувьцаат компани маань түүхт 50 жилийн тохиож байгаа юм дүүхэн жил юм аа. Тэгээд уурын зуухны маань хамт олон удирдлага зохион байгуулалт чиг үүргийнхаа дагуу ингээд орон нутгийнхаа одоо ард иргэдийн ая тухтай дулаан амжирах нөхцөлийг бүрдүүлж бас хариуцлагатай сайн ажилладаг ийм компани байгаамаа. Тэгээд компани нийт ажилтан албан хаагчид үе үеийн одоо уурын зуухны ажил үүргийг гүйцэтгэж байсан бүх хүмүүст нь одоо зуухны 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За энэ хамт олондоо өмнө ажиллаж исэн, одоо ажиллаж байгаа хамт олондоо сумын халаалтын зуухны 50 жилийн баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Уурын зуух үүсгэн байгуулагдсныхаа 50 жилийн баярын мэндийг хүргье. Миний хувьд 1995-аас 98 онд энэ байгууллагын уурын зуухны нэгтлэнгээр ажиллаж байсан. Энэ жил 50 жилийн тохиож байгаа Тэсийн элч компани хамт олон ахмад буурлууд үе үеийн ажилчдад баярын мэнд хүргэж эрүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Ингээд 50 жилийн ойгоо одоо өргөн хүрээнд тэмдэглэж байгаа энэ Тэсийн элч орон нутгийн өмчт аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үе үед ажиллаж исэн ахмадууд одоо ажиллаж байгаа ажилчин албан хаагчид энэ байгууллагатай хамтран одоо ажилладаг бүх хүмүүст одоо ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
одоо 24 ажилтнтай за сумын төсөвт болон айл өрх аж ахуй нэгжийн 38,000 м3 талбайг дулаанаар ханган за мөн цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноор цэвэр бохир усны асуудлыг одоо бүх төсвийн байгууллагуудаа шийдэн цэвэр бохир усыг нийлүүлэх, бохир усыг зайлуулан ажиллаж байна. 2015 онд сумын шинжилт төслийн хүрээнд хийгдсэн ажлууд байгаамаа. За үүнд болохоор бүх дулааны газар шугамуд шинжлэгдсэн. За цэвэрлэх байгууламж шинээр ашиглалтанд орсон. За том усан сан бас шинээр ашиглалтанд орсон маань бас ихээхэн хувь нэмэр болсон. Энэ 50 жилийн хугацаанд ахмадуудынхаа хийж бүтээж ирсэн нүр хөдөлмөрийг бид бүхэн цаашид улам өргөжүүлэн тэлж үйл ажиллагааг авч явна гэдэгтээ итгэлтэй байна. За ингээд энэ компанид ажиллаж байсан нийт ахмадууд одоо ажиллаж байгаа ажилчид, залуучуудаа мөн тэдгээрийнхаа гэр бүлд 50 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 50 жилийн түүхээ бүтээж буй Тэсийн элч компани хамт олонний хийж хэрэгжүүлж ирсэн ажил бүр нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын айл өрх аж ахуй нэгжид 50 жилийн турш нэг удаач тасралтгүйгээр хүрч чин сэтгэлээсээ ажиллаж ирсэн үе үеийн ажилчид болон энэ цагт үргэлжлүүлэн ажиллаж буй хамт олонд нь 50 жилийн ой минь хүргэж улам их амжилт хүсье.